2026 оны 6 сарын 28-нд нийслэлийн иргэдийн өдөр гэж одоо болдог. Тэгээд энэ жил болохоор зэрэг яг энэ иргэдийн өдрийн хүрээнд манай соёл эрдэнэ хөгжмийн хамтлагийн 55 жилийн ой тохиож байгаа. Тэгээд энэ 55 жилийн ойг нийслэлийн засаг даргын томьёон газрын хамт олон нийтдээ хамтарч ярьж зөвшөлдсөд хүндэтгэлийн одоо үеийн олонний танил уран бүтээлчид за та бүхний хэлдгээр одоо бүх оддын ийм сайхан тоглолт төв одоо Сүхбаатарын талбайд оройн 20 цагаас тоглох гэж байна. За та бүхэн манай соёл эрдэнэ хамтлагт бол ер нь маш олон сайхан одоо рок попын бүхэл одоо үеийн төлөөллүүд бол яалтч байхгүй манай соёл эрдэнэ хамтлагийн одоо үндэслээр дамжиж одоо тэрхүү одоо рок pop урлыг өнөөдрийн хүртэл одоо хөгжин цэцэглэх тэр боломж үүдийг бол яалтч байхгүй манай соёл эрдэнэ хамтлагийн одоо Ахмад үеийн уран бүтээлчид тэгэхээр Ахмад үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болох одоо манай Наранбаатар ах маань энд сууж тэртээ 55 жилийн өмнө гэдэг чинь одоо 70-71 оны үед анх одоо манай Монгол улсад анх одоо эстрадын одоо рок попын үндэс суурийг давилцаж одоо нөхдийнхээ хамт соёл эрдэнэ гэдэг нэрийг өгөөд тэгээ одоо ятгын дөрөв гэж хэлсэн дөрөв ирэхдээ тэрүүн дээр төшөглөөд авьяасдаг сайхан манай Галсанбатыгаа аваад Нандинцгээ дуучнаар аваад амар санаагаа аваад ингэж эхэлж исэн тэр үе бол одоо нүдэн тарагдах шиг болж байна. Би ер нь ярих дуртай л да. Ягаад гэвэл соёл эрдэнэ чуулга бол Монголын рок попын хөгжмийн урсгалын одоо дээд сургууль юм а гэж боддог. 55 жилийн хугацаанд зөвхөн соёл эрдэнэ чуулга өөрийн орноор аялын тоглоом зогсохгүй өөрийнхөө дуу хөгжим, өөрийнхөө Монголын рок попыг бол дэлхийн өнцөг бүртээ бас түгээж явсан тийм их дурсгалтай хамтлаг байгаа. Монголын одоо соёл эрдэнэ чуулгыг одоо үзэж сонирхож тэрүүгээр амьсгалж исэн үе үеийн одоо фэнүүд гэж хэлэн тийм ээ шүтэн бишрэгчд одоо тэгээд тэр манай Монголынхан ард түмэнд бол бас 55 жилийнхаа ойг тохиолдуулан баярын мэнд хүргье. Хүрэлцэн ирж сонирхаарай. Тэгээ би бол их азтай хүн яг 77 онд намайг төгсөөд Баян Монгол чуулгад орсон баасгтарснаар тэгэл соёл эрдэнэтэйгээ хамт ингээд соёл эрдэнэд орох хэрэгтэй хүн 78 оноос зундартайгаа нийлж соёл эрдэнэ хамгийн анхны тоглолтод нь Эвлийн 17 дугаар хурлын тоглолт Пилатов байдаг. Тэрэнд даралт хөгжим байхгүй би орж тоглож байсан хамгийн анх. Тийм ба. Тэгээд тэрнээс хойш тэрээс соёл эрдэнэд орох мөрөдөлтэй. Тэгээд 79-80 оноос соёл эрдэнэд ороод одоо хүртэл ингээд явж байна. Яг анх үүсгэн байгуулсан Нараахаас эхлээд Цэнгэр Золоогоос эхлээд тэр үеийн бүх ардын дуунууд тэр үеийн зохиогдож байсан ард түмэнд очижсэн хүний сэтгэлд ингээд хоногч байсан бид нар хүртэл одоо тэр дууг шүтэж одоо тэрүүгээр одоо амьдарч байсан тэр олон сайхан дуунуудыг манай рок попын бүгдөө залуучууд дуулна. Одоо бараг шүүлдээ бүгдөө дуулна гэдээ бараг дуучид нь ихтэй хамтдаг нь ихтэй бараг зарим нь нэг цаг нь багтахгүй болиулж явах шиг байна шүү дээ. Тэгээд одоо үнэхээр бахархалтай энэ 28 болохын тоглолтын дээр ирж бүгдөө сайхан мэддэг дуунуудаа сонсч дуучдаа сонсч хамтлагуудаа сонсч нэг оройг нэг сайхан бүгдээ хамт өнгөрөөё л гэж бодож байна. Одоо манай хамтлагт бол хамгийн их олон анхны гэсэн тодтголууд их байдаг. Үүнийг би зориуд дурдмаар санагдаад байгаа юм л да. Хамгийн анх бол одоо дэлхийн залуучууд оюутны 10 дугаар их наадамд манай Наранбаатар ах маань Цэнгэр Залаа анхны цас гэдэг олон сайхан бүтээлүүд одоо манай соёл эрдэнэ хамтлагийнхан одоо тэр чигээрээ бүрэн бүрэлдэхүүнээр анх очиж оролцож алтан медаль хүртэж анхны тэр гадаад явах замыг нээжсэн хамгийн анхны ууган хамтлаг 89 онд бүгнээр хятад ард улсад бас хамгийн анх бас рок pop урлагийн одоо явж тоглох тэр суурийг хүртэл бас манай хамтлагаар ихэлсэн тэр тоглолт маань одоо хүртэл YouTube-д байж байдаг. Хамгийн анх бас нөгөө Азийн дуу хоолой олон улсын одоо хамтлаг дуучдын тэмцээнд бас оролцож бас анхны шагналуудыг авч ирлаа. Японы Токио хотноо улсын бас дэлхийн одоо рок pop шилдэг 15 хамтлагаас одоо бас шилдэг 6-ад нь шалгарч бас улс орныхоо нэрийг өндөрт өргөх бусад олон улсын чанартай маш их уралдаан тэмцээн соёлын одоо гадаад харилцааны холбоотой маш арга хэмжээнүүдэд соёл эрдэнэ дуу хөгжмийн хамтлаггүйгээр одоо тийм үйл ажиллагаанууд явагддаггүй байлаа. Тэгээ яалтч явахгүй 28-ны одоо энэ үдэш бол яг л одоо соёл эрдэнэ дуу хөгжмийн хамтлаг анх яаж ихшгэлжсэн яг л тэр
одоо хөгжмийн найруулга одоо тэр бүхэл одоо он цагийг л бид нэр тэр үдэш бүтээх гэж одоо чармааж бүх үеийн энэ уран бүтээлчд энэ тоглолтын ард гараад одоо үндсэндээ бэлтгэл маань хангагдаад зөвхөн үзэгчд одоо манай иргэдэд үед арт түмэнд таабах нэг л бид нэр хүлээх үлдээд байна л да. Соёл эрдэнэ хамтлаг маань яалтчгүй манай Монголын рок pop хөгжмийн анхдагч. Энэ удаагийн тоглолтын дээр бүх талаараа ингээд ажиллаж байгаа манай Монголын орчин үеийн рок pop хөгжмийн хамтлаг дуучид, хөгжимчид, тэгээд тайзны дугуйлт, гэрэл техникийн албаны бүх залуучууд маань энэ дээр чин сэтгэлээсээ ингээд оролцож байгаа. Эцэст нь хэлэхэд нийслэл одоо бид бүхнийг соёл эрдэнэ хамтлагийг үргэлж дэмжиж ирсэн нийслэлийн бүх цаг үеийн удирдлагууд, захиргаа, хамт олонд бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. 6 сарын 28-нд төв талбай дээрээ нийслэлчүүд та бүхэн өөрсдийнхөө иргэдийн баяраа соёл эрдэнэ хамтлагтайгаа хамтдаа өнгөрүүлж дуулж бүжгэлцгээе. Үн төлбөргүй тоглолт болох нь та бүхэн өргөнөөр ирж оролцоорой гэж урья.